Сайн уу, санаа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй эзтэй. За хэрвээ та анх удаага энэ суваг дээр орж ирж байгаа бол намайг сайнаа гэдэг. За энэ суваг дээрээ бид эрэг байх, сэтгэл зүй болон өөрийгөө хайрлах гэх мэтчлэн сэдвүүдээр ярилцгуу нэртэй цуврал бичлэгүүдийг бэлдэж хүргэдэг байгаа. Хэрвээ та энэ талаар ярилцах болон сонсох дуртай бол миний сувгийг яг одоо subscribe хийж намайг дэмжээрэй. За ингээд өнөөдрийн сэдв рүүгээ орцгоё. За ингээд өнөөдрийн бидний ярилцах сэдв юу вэ гэхлээр энерги болон эрч хүч. За бид нар гэрээсээ гараад ямар нэгэн байдлаар өөрөө ч хамааралгүйгээр ингээд стрессийг авч идэг. За тэгээд байнгын өрсөлдөөнтэй ийм сөрөг зүйл ихтэй ийм нийгэм бидэрт амьдарч байгаа нь үнэн. За тэгээд гэртээ байхдаа ч хүртэл бид нар ямар нэгэн сошиал медиа сувгуудаар эсвэл зурагтаа асаахад л нэг юм өөрийн хүсэлгүйгээр тэр сөрөг зүйлсийг ингээд өөртөө тэгээд тэгэнгүүтлээ тэр нь бидний хувийн амьдралд ингээд ийм садаа болдог ямар нэг юм блокийг авчирдаг нэг тийм зүйл ингээд маш их ажиглагтаад байгаа учраас ер нь энэ стрессийг ингээд яаж өөртөө ойртуулахгүйгээр холдуулж яахын за тэгээд өөрийн энерги юу ингээд зөв зарцуулж за тэгээд зөв нөхөх тэр ямар аргууд байдсан бэ гэдэг талаар ингээд довчхон ярилцахаар шийдлээ. За ингээд хамгийн чухал зүйлээс эхлэе. За энэ маань юу вэ гэхлээр сонсоход аюу инээдтэй санагч магадгүй аюу танил сонсогдож магадгүй. За ээж нарын хэлдэг за гэрээ янзал. Ерөөсө гэрээ янзал яг одоо босоод гэрээ янзал. За энэ маань яагаад ингэж чухал вэ гэхлээр бид нар байгаа орчноосоо маш их энергийг ингээд сэтлийг ингээд байнга авч идэг. За тэгээд хэрвээ хүн ингээд нэг юм ороо бусгаа эмдгэр орон жоохон юм муухай ингээд байхлаар зэгцгүй байхлаар ингээд тархинд яг ингээд нөгөө өөрийн шин сэтгэх тэр зүйл рүүгээ биш хийх зүйл рүүгээ биш за энэ тарих өөрөө ирэхгүй за энийг ингээд цэцлэх ёстой за энд нэг юм ажил байна да гэх ингээд нөгөө анхаарлыг чинь ингээд хуваах тийм үйл ажиллагаа болол явагддаг гин. Тийм учраас ингээд хүн за гэрээсээ гадна ингээд ажлын байр ажлын ширээгээ гэртээ ч бай ажил дээрээ ч бай тэгэнгүүтлээ машин бас ингээд маш их хэмцэгцтэй байх нь бидрийг ингээд цаанаасаа юм нөгөө сэтгэл зүйн хувьд ч тэр нэг юм арай юм уужуу тэгээд ийм стресс жишээлбэл нэг юмаа ингээд машин дотроос хайхад хүртэлтэй ингээд байнгын ингээд ирж хайгаал ингээд хамаг юмнуудаа ухаал ингийн оронд энд байдаг юм эндээ байгаа гэдэг ийм сэтэл нь бидний ингээд ийм стрессийн тэр эсүүдийг нь юу гэдэг тэр мэдрэмжүүдийг ерөөсөө сэргээлгүйгээр бид нар яг тэр ингээд хийх байгаа зүйл рүүгээ шууд төвлөрөх тийм боломжийг бол маш сайн олгож өгдөг. Тэгэхээр хэрвээ яг үндэ ингээд ирч хүчгүй санагдаад эсвэл ингээд нэг жоохон нэг тийм залхуу хүрээд ингээд байгаа болвол яг босоод байгаа орчноо ингээд яг гэр орноо өрөөгөө маш гоё зэгцэл. За тэгээд миний хувьд гэвэл ингээд ерөнхийдөө ингээд нэг жоохон стресстэй тэрхээр шууд ингээд босоод гэрээ янзалмаар санагдаад шал малаа угаагаал За яг тэрнийхээ дараа би ингээд дараагийнхаа юмыг хийхэд ингээд аюу гоё юм сэтгэл зүйн хувьд юм бэлэн болж өгдөг. За тэгээд би бичлэгээ ингээд өнөөдөр тэгсэн ингээд хийхийнхээ өмнө би ерөнхийдөө нэг юм өрөөгөө гэрээ ингээд нэг зэгцэлчээд ингээд надаа ингээд хийх нь ингээд за анхаарал маань ингээд нэг зүйлд ингээд сатааралгүйгээр зөвхөн нэг зүйл дээр фокуслах тэр боломжийг маань олгож идэг болохоор энэ аюу юм амархантай тэгэл ээж нарын ингээд байн гүглээд идэг бол яг үүндээ биднэрт ингээд аюу хэрэгтэй зүйлээсэн байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэн хүүхдүүдэд хэлдэг байн гэрээ янзал ширээгээ зэгцэл гээл За энэ маань болохоор бидний ингээд энергийн хувьд за тэр байгаа орчиндоо яг зорьсон зүйлээ хийхэд бол хамгийн ихэнд тусалж идэг тийм маш чухал зүйл байгаа юм байна. За хоёр дахь маш чухал зүйл юу вэ гэхлээр биеийн хөдөлгөөн. За биеийн хөдөлгөөн нь биднэрт ингээд биеэр сэтгэл зүйн тэр амар амгалан гэдгээс гадна биений маань тэр ирч хүчийг маш ихээр өгж идэг ингээд төлжүүлж идэг. За ингээд үржүүлж идэг тийм зүйл байгаа. Хэрвээ та ингээд хөдөлгөөн хийхгүй гэртээ ч юм уу ажил дээрээ байгаад маш их депресстэд ямар ч энергигүй ингээд нэг ялхаагаа залхуу өрөөд ингээд юу ч бүтээж чадахгүй ингээд байж байгаа бол яг үнэндээ та хүртэх ёстой зүйлээ хүртэж байгаа юм байна гэж ойлгож болно. Яагаад ингээд хатуу хэлж ийн вэ гэхлээр энэ ингээд байглаасаа бид нар ингээд наранд ч юм уу агаарт ингэж гарч за үгүй маа гэхэд жимд ч байж болно хаач хамаагүй бид нар ингээд биений хөдөлгөөн хийж иж ингэж нөгөө муу энерги муу эрч хүчээ бид нар ингээд хөлсөөрөө
гаргаж ингээд шинэ ирч хүчийг ингээд авж ийж бидний сэтгэл санааныг ингээд маш зөвөр нөлөөлж идэг. Тэр нь ингээд биднэрт юм байнгын юм энерги нөхөх боломжийг нь олгож өгч идэг. Тэгэхээр хэрвээ та зүгээр ингээд гэрээсээ гарч алхахаас хүртэл ингээд залхуураад ер нь байж байгаа бол яг үнэндээ хэлэх үг ер нь бол яг үнэндээ байхгүй байна гэж миний хувьд бол хэлнэ. За тэгээ сүүлийн хэдэн жил болол би ер нь нэлээд алхдаг болсон. За одоо ч гэсэн ер нь гараад хаашаа ч хамаагүй алхацдаг. Бүр ингээ хаашаа ч хамаагүй заяа. Тэгэл төрөө явмаар байвал ийшээ ингээл жоохон юм цагаарт гарвал энэ руугаа ингээл ямар ч байсан би ингээд алхачиж ерөөсөө миний ингээд тэр энерги ингээд төлжснөөрөө би ингээд маргааш болон яг тэр өдрөө ч юм уу хийх зүйлдээ ингээд оюун санааны хувьд бол маш сайн бэлэн болж өгдгийг бол би анзаарсан. Тэгээд тэгээ сүүлийн үед гэх юм бол би жоохон гүйд сурж байгаа. Тэгээд нэг юм клуб тийм гүйдэг клубын хүмүүстэй би бас ингээд гоё ингээд ойрхон байгаад ингээд 2 3 удаа гүйж мүгээл ингэсэн чинь бас ингээд миний энерги илүү гоё сэргээд ингээд өөрийнхөө байнга хийдэг хөдөлгөөнөөс гадна илүү юм эрчтэй бас хөдөлгөөн хийх нь бас мөн ингээд арай өөр төрлийн энерги одоо надад өгж байгаа нь бол мэдрэгдсэн. За тэгээд энергийг бидний бие маш их үүсгдгээс гадна маш их устгаж байдаг гэдгийг бол байнга санах хэрэгтэй. Би маш их зүйл дээр ажиллаад санаа зовоод ингэж байгаа бол маш сайн тэр энерги буцааж авах тэр зүйлээ аягүй сайн хийх хэрэгтэй. За мэдээж тэгэл зөв хооллох хэрэгтэй, хөнгөн хооллох хэрэгтэй, оройдоо ядаж за тэгэнгүүтлээ нойроо маш сайн авч явах хэрэгтэй. За бас миний ойрд нэлээд сайн хэрэгжүүлэхийг хичээж байгаа зүйл бол нойр байгаа. Аль болох 7 юм 8 цаг. За нэг багтаа 7 цаг унтахыг бол маш их хичээж байгаа. За тэгээд тэр нойрыг авахын тулд яаж ийм нэхлээр би ингээд жоохон нойргуудаа ч юм уу бухимдаа зүрх савлаад ингээд нэг жоохон нэг хүнийг юм олон юм бодохоор сонирн болдог шүү дээ. Тэгээд авил би шууд гараал алхацдаг. Тэгэл гараал би нэг цаг 30 минут ч юм уу цаг алгаал ингээд ороод ирэхэд миний өөрөө ирэхгүй бие маань нөгөө устгах энерги устгаад авахыгаа авцсан байдаг. Тэгээд тэр маань болохоор миний одоо ингээд бүх ингээд нөгөө биологийн цагтаагаа бүх зүйл ингээд нэгэн жигд явахт бол аюул сайн тус болтгоо. Тэгээд энийг хэрэгжүүлээд үзээрэй. За 3-т би юуны талаар ярилцах вэ гэхлээр таны энергийг хүндэлдэг. За таны энергийг үржүүлж өгж байгаа тийм хүмүүсийн хүрээлэлд ороо. За яг үнэндээ та өөрөө ингээд нэг юм эрэл хайгуул хийж тийм хүмүүсийг олдог. Ингээ хизээч тань дээр ирээд за явъя одоо юу гэдэг чиний энергийг ингээд гоё олгоё гэж энерги чинь нэмж үгүй гэж хинч тань дээр ирэхгүй. Тэгэхээр одоо гоё шин сонирхол, шин хоббигоо дагаад юм гоё хүрээлэлд ингээ ер нь хүн заавал орж нийгэмшиж за тэндээсээ ингээ маш их зүйлийг аваад тэгээд ингээд өгөхөө өгөөд ингээ ийм гоё юм оюун санааны хувьд ийм энергийн бас юм аюу гоё солилцол явагддаг, санагддаг. За жишээлбэл би яг сүүлийн үед гүүж эхэлсэн гэхээр аюу юм юу сонсогдоо. За нэг 7 хоногт нэг удаа бол ямар ч байсан гүүж үзэж байгаа. Тэгээ тэр нь бол миний яг үндсэн хийдэг ингээд алхахтай эсвэл йог гэдэг ч юм уу тийм зүйлээс ингээд бүр давсан тийм зүйл байгаа байхгүй. Тэгтээ одоо юу гэдэг тийм энерги ихтэй хүмүүсийн тийм дунд орохлоорэ одоо маш их ядарч байгаа ч гэсэн ингээ оюун санааны хувьд би ингээ аюу гой энергийг олж авч байгаа байхгүй. Тэгээ бас нэг яригдах зүйл юу вэ гэхлээр өөрийн гэсэн хоббитэй, өөрийгөө хүндэлдэг, өөрийн цаг зав энерги хүндэлдэг тийм хүмүүс танихыг ч гэсэн хүндэлдэг. Яг үнэндээ таны эргэн тойронд чинь нэг юм хоббигүй яг ингээ бөөндөө нийлчээ хийх юм байхгүй ч юм уу яг тийм хүрээлэлд хэрэг байгаа бол ер нь тэр хүрээллээс өвтөр төргөн гарах хэрэгтэй. Яагаад гэвэл ийм гоё юм энергитэй хүмүүс хизээж ингээ таныг өөртөө хайж ирдэггүй байхгүй. Та л өөрөө ингээ эрэл хайгуул хийж хаана тийм зүйл ингээ шин зүйл байна гэдгээ ингээд өөрөө ингэж хайж олж одоо найзалж нөхөрлж одоо тэр сонирхлоороо нэгдэж юм гоё энергийн солилцоонд бол байнга орж явах ёстой. За эсэрхээрээ маш их гомдолдог, за ховжив, сөрөг зүйлийг ярьдаг, таныг доош нь хийдэг тийм хүмүүсийн хүрээлэл болол ингээ маш их энерги чинь авч идэг, байнгын ингээд яг хийх ёстой зүйлээс чинь ингээ байнгын хазаалгаж ингэчидэг. Тэгээд за нөгөө талаас нь яривал та өөрөө ч гэсэн тийм болсон байна гэж ер нь бол дүгнэлт хийж болно. За тэгэхээр энэ тал дээр бол хүн өөрөө аягуулсан яг зөв үнэнчээр өөртөө дүгнэлт хийгээд за би аль замаар нь явах уу гэдгээ бол одоо маш үнэнчээр зөвхөн өөртөө зориулсан шийдвэрийг гаргах ёстой гэж би бол бодож байгаа. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр
шин зүйлийг байнга туршиж бай, шин зүйлийг байнга хаана юу байна те туршиж яг өөрийнхөө ингээд хайрцагнаасаа гарч дандаа ингэснээр хүн ингээд тэр зарцуулсан одоо тэр нэг юм жоохон айдсын тэр энерги чинтэй гараад за тэгэнгүүтлээ юм буцаагаад юм айгүй гоё юм өөрөөрөө бахархах те өөрөөсөө тийм нэг ингээд өвшин дээшилсэн тэр мэдрэмж нь ингээд бол танд ингээд маш гоё энергийг буцааж авчирж өгдгөө. За энэ нь юутай холбоотой вэ гэхлээр одоо бид нар шинэ зүйлийг суралцах, шинэ зүйлийг одоо унших те ингээд ер нь байнгын ингээд уншдаг хүмүүс бол юм байнгын бидний ингээд тархины эсийг ингэж байнгын сэргээж идэг. Тэр маань бүр ингээд хэрвээ цаашлаад харах юм бол ингээд маш их ном уншдаг те эсвэл ингээд хэл сурдаг тийм хүмүүс ингээд ерөөхдөө юм тархиа их ажилуулж байгаа тийм хүмүүс байх юм бол одоо биенийхээ эсэг ч гэсэн ингээд маш сайн ажилуулж байгаа хүмүүс ирээдүйд Альцхаймер ч юм уу эсвэл те одоо зүнөх өдр тэр өвчнөөс олвол ингээд бүр ангид байдаг те ингээд маш холуур ингээд тойрч ингэж хөгширдэг гэж бол бас сонсч байсан. За дараагийн нэг ярих зүйл юу вэ гэхлээр өөрийн хуваараар, өөрийн амьдралаар амьдраа. За энэ нь юу би хэлээд байна вэ гэхлээр хүн бид нар ингээ яг үндэ хүнд үгүй гэж хэлэхээс айгүй их нэрлэгдэг, татгалздаг те. За энэ хүн одоо юу очих бол за энэ хүнд би үгүйгээ хэлчихвэл за дараагийн маань одоо юм маань юу олчих бол гэх мэтлэн те. Тэгээд ингээд мэдээж чухал зүйл дээр бид нар ингээд зөвшөөрөх нь зөв гэхдээ ингээд байнгын нэг юмд ингээд байнгын нэг юм хүмүүсийн хуваараар амьдарсан хүмүүсээс ингээд санаа зовсондоо ингээд байнгын одоо нэгсэндээ нэрлэхүү байж тэ тэр чинь ингээд яг өөрийн гэсэн цаг зав энергийг заран байж одоо тэр хүний одоо бүх зүйлтэй холбогдож ингээд одоо бүх одоо юу гэдэг те ингээд яг үндэ чамд ямар ч нэгэн тийм энергийн гоё зүйл өгөхгүй байгаа зүйл дээр ингээд орох нь бидний одоо нөгөө нэг их энергийг маань унгаж ийдэг. За тэгэхээр би бол анх ер нь нэх үгүй гэж хэлж чаддгүйгээсээ болж ер нь айгүй их ядардаг байсан юм байна гэж би бол өөртөө дүгнэдэг. Тэгээ тэр маань дараа нь бол ингээ яг ийдгээртэй заавал ингээл нэг өөдгүүгээр биш те ингээд нэг юм илдгээр ингээ өөрийгөө одоо хүндлээд өөрийгөө мэдрээд те за би яг энэ зүйлийг хүсэж гин үгүй юу гэдгээ ингээ хүн аягуулсаа анзаарах хэрэгтэй санагдсан. Тэгээд ингэснээр бол бид нар нэг тийм олон зүйлд ерөөсөө оюун санаа маань ингээ хуваагдaltaгүйгээр өөрийнхөө зүйлийг ингээ маш сайн одоо сахилга баттайгаар хийж чаддаг. Одоо энэ сахилга батыг ингээ өөртөө олж авах нэг ингээ аюу том зүйл болол одоо өөрийнхөө хуваараар амьдарч одоо хэрэггүй зүйлд үгүй гэж хэлэх гэж байгаамаа. За дараагийн нэг ярих зүйл юу вэ гэхлээр ингээд хаяа мэдрэмжгүй бай. Одоо хаяа ингээ хаях юмаа хайчжээ. За энэ талаар би ингээд хичнээн ингээ аюу их бодоод ингээд ер нь мэдээд байгаа юм шиг хэрнээ. Сая сүүлд зохиолч оюун гэрлийн нэг подкастыг уншлаа. Бишээ сонссон. Тэгсэн чинь тэгж хэлжсэн аахгүй ингээ хаяа ингээ мэдрэмжгүй байх ингээд аюу зүгээрээ одоо хит мэдрэмтгий биш те ингээ зүгээр тийм зүйлийг ингээ тэрийг бас би ингээ сонссон чинь нэрээ тийм ингээ бид нар ингээ хитрхи бүх зүйлд мэдрэг тэгээд ийм бүх зүйлд ийм хариу үйлдэл ингээ үзүүлж байгаа нь биднийг ингээ аюу их ядраадгаа. За тэгээд тэр сөрөг ингээ энергийг авах нь одоо биднэрт ямар ч хэрэггүй те тэгсэн хэрнээ бидний маш их энергийг авч идэг тийм зүйл юм байна гэдгийг бол би дахин ойлгосон. За тэр шиг яг үндэ ингээд нэг юм хит мэдрэмжтэй ч юм уу те хит мэдрэмтгий тийм байхыг бол би ингээд ойрын үед бол бас жоохон татгалзаж байгаа гэх юм уу. Одоо маш их шүүлтүүртэй хандхыг бол хичээж байгаа. За би нэг өөрийн туршлагаас юм ярихад одоо хэдэн сарын өмнө би нэг юм сошиалаар юм жижиг бүүлээд өртөхгүй юу. Тэгээд одоо яг тэр зүйлээс олоод одоо миний YouTube-ийн комментар те ингээл PM-ээр эдэр ингээл айгүй олон яг бус хүмүүсийг бодвол нэх олон биш. Тэгтэл ингээд тодорхой хэмжээний юм сөрөг комментар ингээд шууд юм доромжилсан юм комментууд ингээд ороод ирж байгаа байхгүй юу. Одоо тэр нь тэгэнгүүт би тэрнээс болоод яг үндэ ингээд дахиад ийм маш мэдрэмтгий хүлээж аваад тэрнээсээ болоод дараагийн хэдэн сар ийм яг үндэ бичлэг хийх ч юм уу те ингээд нэг миний нэг юм креатив тийм зүйл маань ингээд бүр ингээд алга болцсон заяа. Тэгээд яг ингээд тэрийг буцааж олж авахгүй ч яг үндэ би маш их хичээсэн. Тэгээд буцаагаад явах гайгүй болж байгаа. Гэхдээ одоо бодох нэ ингээд одоо юу гэдэг яг тийм зүйлд би ингээд жоохон мэдрэмжгүйгээр хандаад те окей одоо миний хизээж харж байгаагүй хизээж би нэрийг сонсож байгаагүй одоо юу гэдэг тийм миний талаар нэг ч зүйл мэдэхгүй хүмүүс одоо тэнд ингээ орж ирээд
комент бичээд намайг дөрвөлөө сууж байгаа яг үндэ надад ямар ч хамаагүй байсан юм бэ л дээ. Тэрийг би хит мэдрэмтгийгээр хүлээж аваад ингээд яг үндэ өөрийнхөө энергийг маш их өхүүлсэн. Тэгээ ингээ одоо болохоор ер нь бол яг тэрнээс хойш болол ийм янз бүрийн зүйл дээр бол ингээ хит мэдрэмтгий хандах нь бол ер нь бол шал хэрэггүй юм байна гэдгийг бол за мэдээж хэрэгтэй зүйл бас байна шүү дээ. Тэгтээ одоо иймэрхүү сөрөг зүйл болгонд бид нар ингээ хариу үйлдэл үзүүлээд тэр болгонд ингээ стресстэй байх бол яг үнэндээ бүр ямар ч утгагүй санагдаж байгаа байхгүй одоо. Тэгэхээр яг энэ майндыг бол би одоо ингээ аюу сан авч явахыг хичээдэг. Тэгээ хаяа нэг сөрөг зүйл орж ирэх ч юм уу, бичих ч юм уу, одоо юу гэдэг нь те ингээл окей шүүмжлэл бол окей би ингээ шүүмжлэлийг дандаа сонсдог. Угаасаа л ингээд шүүмжлэл авч иж хүн ингээ дараагийн шатандаа бол ордог. За харин доромжлол гэдэг зүйлийг бол хүн одоо юу гэдэг нь баг ер нь бол яг үннийг хэлэхэд сайн ч явсан хин нэгэн юм хэлнэ, муу ч явсан хин нэг юм хэлнэ. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээ байнгын бидний талаар бодоо явж байгаа зүйл бол байхгүй. Яг үндэ ингээ тэрийг бичээл мартаа явчихна. Гэтэл нэг ингээ хит мэдрэмтгий хүмүүс яадаг гэхээр тэр бүх зүйлийг ингээ өөртөө шингээгээд авч үлдээд тэрийг бодон ингээ яваад байдаг нь одоо маш буруу зүйл болоод байгаамаа. Тэгээ энэ дээр нэмээд нэг зүйл хэлэхэд ингээ хэрвээ та зүг зүгээр байж агаад нэг утсаа бариатай эсвэл компьютерийн цаанаас нэг хин нэг оржлмоор ингээд мэдрэмж төрөөд те яг ингэж байгаа болвол асуудал бас өөрт чинь байна гэж ер нь бол харж болно. Тэгэхээр энэ маань ямар нэгэн байдлаар нэг юм дутуу зүйлийг нөхөхгүй ч юм уу те эсвэл ингээд нийгэмдэр авч чадаагүй тэр нэг байр суурийг ингээд сошиалын цаанаас авах гээд байгаа ер нь бол юм сэтгэл зүйн бас нэг юм зүйл явагдаад байгаа гэдгийг бол бас ойлгож байна шүү. За ингээд эцэст нь дүгнээд хэлэхэд бол бид нар энэ энерги гэдэг зүйлээрээ ингээд өөртөө авч явж идэг те ингээд бид нар гой өөрийн гэсэн одоо тэр эерэг энерги алтхаас болол ингээ байнгын зайлсхийх одоо тэгтээ байнга ингээ хичээж биш те өөрөө ирэхгүй ингээд эдгээр зүйлсээ хүн хийгээд ирэхээр нэх олон зүйлд ингээд оюун санааныхаа юмыг алдаал те биенийхээ эрч хүчийг алдаад авахгүй угаасаа ингээд нэг юм голдролд ингээ орж байгааг бол би ингээ өөрийнхөө биеэр ингээ мэдрээд явж байгаа. Тэгэхээр одоо бидний энэ эрч хүч маань ингээд бидний хариуцлага юм шүү гэдгийг бол байнга ингээд дотроо бодож яваараа. Тэгээд хит юм сөрөг зүйлийг ингээд бид нар өөрсдөө цуглуулаад ингээд өөрсдөө ингээд байлгаад авах бол ямар шаардлага байхгүй. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд лайк, комент, share за тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд миний инстаграмыг бас дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай. За энэ нар бүр намайг дагаж явсаар хагаад одоо нүүрэн дээр ирлээ.